дүүргийн тухайд 71371 өрхтөө. За үүнээс 86.3% нь буюу 61655 өрх нь орон сууцны хороололд амьдарч байна. За 2025 оны тоон судалгаагаар нийтийн зориулттай орон сууцны байр 1003 байгаагаас за 297 ширхгийг нь бол дулаалгах шаардлагатай гэсэн тооцоо судалгааг бол гаргасан байна. За 2020-аас 2025 оны хооронд нийтдээ 74 байрны басаад дулаалгын ажлыг хийж гүйцэтгэж за 14600 өрхийн асуудлыг бол шийдвэрлсэн бол за эх жилээс тал басаадтай за чулуун хөвөн хавтан за санхүүжилтийг бол иргэд болон за төслийн нэгж төсвөөс хамтарсан байдлаар шийдвэрлэхээр төлөвлөн ажиллаж байна. За нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар хорон нийт 45 орц 23 байртай 1978-79 онуудад ашиглалтанд орсон хуучны угсармал орсон суугчдын зүгээс л за басаад дулаалга хийлгэх хүсэлтүүдийг бол 2020 оноос хойш гаргаж ирсэн. За 2021 оноос хойш за 24 он хүртэл 6 байрны басаад дулаалгын ажлыг бол хийж гүйцэтгэсэн байж байгаа. Баянгол дүүргийн 13 дугаар хорооны 3 дугаар байрны орсон суугч байна. Манай байранд басаад орохоос өмнө бол аюу хүйтэн бид нар ингээд дан хувцастайгаа сууж чаддгүй давхар хувцастай суудаг байсан. Басаад орсноос хойш бол дулаахан болсон нэгэн хувцастайгаа бол одоо амьдарч байгаа. Басаад орсонд бол орсон суугч биднэрт бол маш их талархал бол 100% байгаа. За би энэ 6 дугаар бичлэг хороолд 2005 оноос хойш амьдарч байгаа. Манайх энэ урд нь бол ер нь жоохон сэрүүн хөтөн талтай тийм байсан. Тэгээ энэ жил дүүргийн хөрөнгө оруулалтаар басаадны ажлыг хийгдээд байр маань хамаагүй дулаахан сайхан болсон байгаа. Дулаахан сайхан л болд юм шиг байна. Гоё л болд юм байна. Өнгө үзэм сайтай энэ чи их гоё болж байгаа үстэй. Манайхны байр үчи гоё өнгөтэй байгаа үстэй.